ингээд миний нүд болог хэлж байна. Бичлэгтэй минь хамтаагаарай. За, өгдөр дараа хэсгэр болцгаая. Зя, кофе авсан. Тэгээ 24 оныхоо зорилгыг бичлэгээд Баянбурд хаа. Тэгээд мөрөдлөө биелүүлэхгээ явж байна. Яа. Яа, тэрэлдэд ирсэн. Хүн байна да. Тэрэлжээс ирж үзлээ гэж. За. Тэгээд яа, 4 жилийн дараа Ярц үдсэн өдөр парт 2. Ишиг болсон төв. Чи халааж хийвэр өмсгөр яадаа. Энийг хэнэст би хаана өмсөх. Төрсөн өдрөөр л өмсөн бохоо хүүхдийн төрсөн өдрөө. Энэ цамцаг байхгүй юу? Энэ минь нэлийн хайртай цамц заяа. Бүр хайртай байхгүй цамц. Тэгээд энэ цамцыг би авч үлдмээр л. Гэтэ яг ингээд өмссөн жилээ бодохоор яаж исэн бэ гэхээр би ингээ 12-оо төгсөөд хуучин хувцсны дэлгүүрээс авч исэн байхгүй юу? Нэг юм ягаан зүгээр ийм сул цамцтай. Тэгээ энэ хоёрыг нийлүүлээд 15,000-аар авч исэн. Тэгэхээр энэ 7,500 төгрөгийн үнэтэй цамц болно шүү дээ. Тэгээд би 1-р курстэй ингээд эхний 1 сар би энийг джинс өмөдтэй л өмссөн. Би бараг 1 сар тэгж джинс өмөдтэй өмссөн заяа. Би нэг хувцас авахаараа ингээд яг нэг тийм тэрийг нэг хэсэг хизээч ингээд салахгүй тэгж өмсдөг заяа. Тэгээд энийг л өстө 9 шидийн газар өмссөн. 9 шидийн газар гэж юу гэсэн ч. Тий, ер нь хааж өмсчдэг тийм цамц байхгүй юу? Тэгээд одоо болохоор ингээд ойдл нь ингээд жаахан явж мовцсон. Одоо өмнөх ингээд одоо тийм 4 жил гарангийн өмнө байсан. За ер нь яг 4 жил ч юм уу? 4 жилийн настай цамц ахна штэ. 4 жилийн өмнөх ингээд одооны өнгийг харуул ингээд нилээн ганцсан байгаах. Гэтэ энэ нөгөө нилээн гүн өнгөтэй болохоор тэр ганцалт нь их харагдахгүй байна. Би бодоол юм. Энийг гэлүүгээ явуулахаа авч явах уу гэд. Энийг би бүр хээрийн дадлагаар 14 хоног тасралтгүй баг өмссөн шүү дээ. За бараг л цэгцрээд дуусчих шиг байна. Тэгээ галтгооны скейтер тогтлын янзлаад тэгээ цан. За энэ хайрцагт заавал ингэ хэрэгтэй ч юм уу тий. Энэ хайрцагт хийсэн байгаа. Тэгээд энийг номоо 2.2-т үлдээхийн. Тэгээд энэ хайрцаг нь болохоор хөвсгөл рүү явна. Энэ хайрцаг нь болохоор чимгээд очино. Энэ нь болохоор мөрөнгийн номнууд энэ цэндээд очино. Тэгээд тэр болохоор дархан руу явна. Тэрний цаат болохоор шүрээд очино. Гэдэг ачаанууд байна. За тэгээд энэ талд болохоор тэнд ингээ миний хувцснууд байгаа. Тэр харж хамдаа те.
хажуу талд нь тэр гутал багтахгүй байсан болохоор хайцагд хийсэн байгаа. Тэр учрыг нь олсондоо. Тэгээд тэр хайцагт болохоор ингээд дахиад бас яг гэрлүүгөө явуулах юмнуудаа хийж нөгөө нэг аяг тавгнуудаа ер нь тийш нэг галтгооныхоо. Тэгээд яг өөртөө авч үлдээсэн юмнуудыг хийсэн байгаа. Тэгээд тэр 50 өрийг ер нь зарчин. Тэгээд дотор нь байгаа гоо сайхныхаа ямиг авч үлдээд бусдыг нэгээл зүгээр хаяал. Тэгээд тэнд байгаа цэцэг болохоор ариглих. Тэгэхээр ариглын нэг хэсэг эндүү ч юм уу тиймэрхүү юмнууд үлдсэн байгаа. Тэгээд минжээд үлдээн гэж бодож байна. Тэгээд энэ дээрээс ингээ болцсон байгаа. Хүнжил гуцаа болохоор шууд ингээд янзлаад тэгээ хөсгөл рүү явуулна. Энийг мөрөнлөө каргогоор явуулна. Энэ болохоор миний нэг бэлгэний нэг хэсэг байгаа. Энэ том юм аваг байгаа. Тэгээд энэ номыг болохоор ангийн дарахт өгнө. Энэ болохоор энийг бас аргил үлдээх юм. Надад нэг цамц байгаа. Дурсгаж гэж. Тэгээд нэг тиймэрхүү юмнууд байна да. Тэгээд тэр гитарын өгнө. Ингээд ер нь миний юмнууд дуусчихна гэсэн чинь тийм нэг хайрцагтай дэвтэр ном тэгээд юу байна? Том хувцас гаргах төмпөө. Би чимгээд нөгөө нэг ачааг нь авчиж өгөөд тэгээд чимгээтэй түргуулзаад тэгээд тэгсэн чинь чимгээ надад бэлэг өгсөн байгаа. Ойрто бэлэг аваагүй амар гоё юм. Яа. Тэгээд юм хайцсан. Энийг хараа. За ямар ч энэ манай хүний захиа энэ заяа. 자. шок нарсан. Ямар хөөх юм бэ? Баярлаа. Харж шүү. Алтан гаргаад лож. Ингээд л тавьлаад байсан юм байна л та. Захаг энэ бол тий. Ямар хөөх. Одоо энэ борзана. Шинээр өвчтөй болсон. Одоо борзахаа. Оюутны одоо угаасаа ингээд миний бичлэг 8 сарын 11-нд орно гэдэг чинь оюутны байр ер нь бол одоо шууд 8 сарын 15 ч юм уу мэдгүй. Ямар ч гэсэн шууд тэгэл бүртгэж эхлэх баха. Яг сургууль чи одоо 8 сарын 20-доор орно шүү дээ их сургуулиуд. Тэгэнгүүт тэрнээсээ 7 хоногийн өмнө бүртгэл нь эхлэх шууд ингээд одоо яг ингээд эд хөдөлгөөн нь эхлэн гэх юм уу? Одоо ингээд яг зуны эсэлтийн байранд амьдарч байгаа хүмүүс ингээд байр судалж өгөөд тэгээ нэг 7 хоног засвар хийгээд тэгээ шууд буцаад хүүхдүүдээ авдаг. Тэгм болохоор ер нь бол заавалгүй мобиси 2 дугаар дотор байр гэлтгүүгээр ингээд бүх сургуулиудын дотор байр үнэхээр яг тухайн одоо сургууль сурч байгаа оюутнуудын хувьд ингээд хамгийн боломжтой амьдрах газар байдаг бах. Одоо энэндээ бол би ерөөсөө ингээд маргахгүй. Яагаад гэвэл ингээд ийм хэмжээний тав тухыг одоо ингээд амар бага мөнгөөр бага үнээр ер нь авч байгаа гэсэн үг шүү дээ. Яагаад би тэгэж бодоод байна вэ гэвэл би бүр яг санаж заяа. Нэг байрныхан мөнгийг би яг надлаа өөрөө төлчихсөн байхгүй юу. Тэгээд тэр нь 720 мянга болж илүү. Тэгэхээр би намар 9 сарын 1-ээс
6 сарын 1 хүртэл 720,000 төгрөгөөр амьдэрсэн байгаа байхгүй юу? Тэгээд сая би зуны эсэлт болоод тэгээд нэг 14 хоногийн өмнө амьдраад тэгээд ингээд зуны эсэлт ингээд нэмэлт төлбөр төлсөн чинь миний төлбөр 760,000 төгрөг болсон. Ингээд 3 улирал амьдрах, нэг бүтэн улиралч амьдрахгүй байх хоёрын ингээд мөнгөн шаал оноогоос тээ. Оюутан болоод тэгээ ямар ч байсан ингээд бүр тасралтгүй 4 жил ингээд оюутны байранд амьдардгаа маа гэхээр 1 жил ч юм уу бүр ингээд хамгийн дээд нь ч юм уу 1 жил ингээд амьдраад үзэх хэрэгтэй ах гэж бодож байна. Зүгээр ингээд энд амьдарч байгаа хүмүүстэй ингээд найзалж нөхөрлөө дотоосохдоо биш заяа. Зүгээр л ингээд чи тэр хугацаанд ингээд одоо амьдрах байрныхаа мөнгөийг ч юм уу өөр зүйл зарцуулж болохоор. Тэгээд миний бодлоор яг ингээд хоёр одоо ингээд төлбөрөөс гадна яг ингээд хоёр дахь ингээд үнээр давуу тал гэж хардаг юм болохоор ингээд байршил гэдэг аахгүй юу? Одоо би чи ингээд хотын төв 4 жил амьдсан гэсэн үг шүү дээ. Одоо энэ оюутны хотхон чинь Арслантай гүрний хажууд Арслантай гүр чинь Багшийн дэдийн хажууд байгаа шүү дээ. Багшийн дэд гэдэг чинь нөгөө талбай хажууд гэж. За тэгэхээр чинь одоо би ингээд өөр ер нь бол ингээд 7 буудал дамжаад ингээд сургуультай ирж мэрэл тэ 10 буудал дамжаад альсвал ингээд бүр 3 цаг төвжрээд юм уу тэ ингээд гэртээ харих чагаа гэж 2-3 цаг бас төвжрээл альсвал ингээд нам төвжрэл туржмаар бол би бүр ямар ч тийм тохиолдолд орж байгаагүй. Ер нь бол байршлын хувьд бодоод үзэлтэй ингээд хотын төвд ингээд амьдрын гэдэг чинь бүр бүх юмдаа ойрхон гэсэн үг заяа. Тэгээд яг нэг тийм автобус унааны мөнгнөөс хэсүүлээд ингээд чамд ямар ч юм стресс үүсэхгүй, ачаалал үүсэхгүй ингээд байг гэсэн үг. Яг ингээд надад бол ингээд жижиг шалжиг ингээд энэ нь ингэсэн энэ ч болдоггүй гэдэг ингээд хэлэх юм зөндөө байгаа заяа. Ингээд гэхдээ тэд нар болохоор ингээд жижиг шалжиг зүйлс аахгүй юу? Ингээд хүний амьдрахад чинь ер нь бол ингээд том зүйлс чухал шүү дээ. Ингээд хитнээн тавхтай орчин байлаа ч гэсэн ингээд үнэхээр хотын ингээд бүр захруу байдаг бол ер нь нэлээд асуудалтай л байх бах. Ингээд тий наад чиг ингээд хувийн унаагүй эсвэл ингээд автобусанд явхаар ингээд байнгын дотор муухай байдаг. Ингээд машинд явж чаддаггүй тийм хүн бол ингээд ер нь л асуудалтай л гэж бодчих. Одоо ингээд харах юм бол энэ хэсэгтээ бас арай дээр. Гэтэл ингээд хогн гарсан байгааз ингээд дотор байрны гоё зүйл нь ажлын 5 өдөр үйлчлэгч ажилдаг заяа. Өглөөний 9-с оройн 5 хүртэл ч юм уу. Би бас яг цагийг мэдгүй байна л да. Тэр ажлын цагаар ямар ч сайн ажилладаг. Мэдгүй. Өөр газар бол тэгэл чи өөрийнхөө юм хэлцэвэрлэх гэдэг. За нэг оюутны байр нэг юм уу?
Өний цай уугаад тэгээд юу яа да юмаа зэгцлээд яа. Одоо хүртэл би гэрлэнийхэн тохиргоог хийж чадаагүй байгаа тул ингээд нэг тийм бүүдэр бүрсгэр ямар ч гэрэл судрын тохирог ингээд зөөхий харагдчих байна да. За минжээ мөх. Яа ариглын мөхчлөө яг фотогийн өрөөнд оруулаад орчихлаа. За болцсон. Тэгээд одоо сарнайд өгөх юм нэг 4 ном байгаа. Сая дайвараа хөсөглөн хийх өгсөн ч юм 70 гэж авдیں۔ Саяны ачаа. Ёо бүр. Тэгээ бүр ингээд нэг хүнийх нь ингээд явах мөнгнөөсөн тэгээд тэгэл би зөө. Одоо дарахных нь ачааг тавьж. Тэгээд дарахныхаа ачааг тавьчлаа бүр ингээд тэгсэн чинь тэр нь 30 болдیں۔ Ёо. Энэ дайварны ч үн чи ямар амар алцсан юм гээ. Өглөө тэгээд ямар ч байсан даргуу ороод ачаанууд дайвруудын нөгөөд унаа тэргэнд нөхцөн байгаа. Тэгээд яг цаг хугацаанд очих бах ингээ хам хөлс гарсан байна. Тэгээд сая ирээд өрөөгөө цэвэрлээд тэгээд үлдсэн ачаануудаа хүнд өгөхийн нөгөөд зарахын зараад үлдээхин үлдээгээд хаяхын хаяад тэгээд өөрийн гэсэн нэг цүнхтэй нэг чамдаа тайлэг цаас хайрцаг нэг бичиг ном дэвтэртэй л үлдэвшээдээ. Гэтэ яг би нэг тийм би яг юу хийгээд байгаа юм бол доо гэдэг нэг тийм гацалтан байна юм уу, нэг тийм сэтгэл зүйтэй болчлоо. Гинт амар сонин сэтгэл санаа нэг тийм шалгар нэг гэдэг шиг болоод. Одоо маргааш 8 сарын 12-нд тэгээд ер нь бол сургуулиуд ингээд үйл ажиллагаанд орно гэх юм уу. Одоо ингээд ихэнх нь одоо манай найзуудын ихэнх нь тий манай ангийнхны ихэнх нь ингээд яг ажилдаа орох өдөр нь маргааш. Яа тэгсэн чинь би энд үегээд амбай гэл өөрөөсөө жоохон асуух. Нэг тийм жоохон шантрах гээд байгаа нэг тийм сэтгэл санаа төрчлөө. Тэгээд яг юуны төлөө хаачих гээд байгаа, яах гээд байгаа тий байгааг нь бодож ирхцүүлэл байж байна. За тэгээд гэр орон юу вэ? Мөрөөдлийн самбар гэхэд бас хэцүү заяа. Би тийм зөөр самбар энэ самбараа яг үлдээх чинь шүү дээ. Яаж вэ самбар? Яа. Энэ зөргөө хөөрхөн. Тэгээд өөрийнхөө төлөө гэж аахгүй юу? Эргчлөө үнтэй гэж байгаа юм. Манай бүдүүнүүдэд эргчлөө үнтэй гэж хэлсэн. Тэгээд энэ талаараа ингээд ер нь зорилго хийх юмудаа бичээд энэ бичлэгний бас ингээд санаануудаа бичсэн байна. Тэгээд амьдрал яаж үргэлжлэхийг мэдэхгүй ч хичээе гэдэг үг байна. Тэгээд энэ талд нь болохоор ингээд би авсан цалингаа өдөр өдөрт нь авдаг болохоор ингээд яг авсан цалингаа тэнгуүтэй ингээд гарын мөнгнүүдтэйгээ твтэйгээ ингээд жагсан бичсэн байна. Тэгээ энэ хэсэгт нь болохоор би энийг орж ирэн шууд бичсэн гэхээр 6 сарын эхний бичсэн гэсэн төлбөр тооцоонуудаа ингээд өгөх өрнүүдээр бичсэн байна. Одоо жишээлбэл ингээд байрны төлөс гингүүтээ 760 авахгүй юу? Энийг би төлөх ёстой гэдэг хэлсэн байна. Тэгээд баг өнөөдөр төлөлт тусаад өнөөдөр гарч ий бүрэн төлөлт тусаад тэгээд ингээд шалгалтын юм уу ингээд аппликейшнуудын өрнүүд тэгмээ ногоон цанц 35,000
чимгээгчд өгнө гэж үгүй. Тэгээд энийгээ 6 сарын 21-нд 13,000 вонороо дарж дуусгасан байна гэдэг нэг өвчтөн заяа яг яаж болсон яаж дарснаа. Тэгээд нэг тиймэрхүү зүйлсүүд байна. Энэ стикерийг хараа. Та нарт яаж харагдах нь энэ? Тийм. Ер нь нэг ийм самбар хийх хэрэгтэй л гэж би боддог заяа. Тэгвэл нэг тийм юм бичгээр ингээд илүү тийм бүтээмж нь өсөдөж байгаа юм шиг санагддаг. За одоо тэгвэл ингээд сүүлийнхээ арга хэмжээ мөрцгөөе. Одоо бол хэвээр яг жинхнээсээ заяа би ингээд жинхэнэ оюутны амьдралаас одоо ингээд сольж байгаа юм шиг санагдчихэв. За шүдний имлэг төрүүлсэн байна. Тэгээд одоо шүдээ үзүүлээд тэгээд ямар имчилгээ хийх гэхээр асууж байна. Байрны хажуу талын шүдний имлэг ахгүй юу? Тэгээд дайжгүй ах гэж би бодож байна. Тэгээд ер нь энд нөгөө цаг аваад имчилгээ хийлгэхчвэл яг ажлын харилцаа байгаа болохоор хичнээн ингээд би жоохон хол амьдарч байгаа ч гэсэн яг энд имчилгээгээ хийлгэчихэд ажил руугаа очих юм альсэл ингээд ажил дээрээсээ гүйж ирээ цагтаа энд имчилгээгээ хийлгэх гэхэд ингээд байршил нь дажгүй санагдаад иш ороод үзүүлчлээ. За тэгсэн чинь ёо бүр амшигтэй заяа. Оосоо яг би 2 жилийн өмнө ингээд шүдээ 2 шүдээ лам бодуулж ахтал шүдний имлэг орсон. Тэгээд тэрнээс хойш ороогүй буйнаар ёо шүдээ харсан чинь би бүр сая oh my god юу болцсон юм бэ. Тэгсэн чинь за 6-аас 7 шүд ингээд лам ботхоор байна гэж юм. Бурхан мэн гэж. За тэгэнгүүтээ ингээд ер нь бүх шүднүүдийн чулууг түгээд тэгээ бүх шүднүүдийн ингээд өнгөрийн арилгана гэж юм. Өөр имчилгээ чинь тий нэг иймэрхүү. Тийм тэгээд одоо ер нь шууд маргаашнаас цаг 20-30 цаг авчлаа. Тэгээд ирээд шүдээ янзлуулъя да. Шүднийхэн төлбөрийн хувьд болохоор ингээд шууд лам ботход 50-аас 100 мянган хооронд. Тэгээд шүдний чулуу түүхийн хувьд 60-аас 80 мянган төгрөг. Тэгээд өнгөр нь болохоор бүх шүд болохоор 30 мянга гээд сая юунд тарифын дээр нь байх шиг байсан. Тэгээд шууд имчилгээтэйгээ шүд нь болохоор 120-оос 250 гэж үү. За ямар ч гэсэн нэг тиймэрхүү юм ярьлаа. Тэгээ миний хувьд болохоор имчилгээ хийлгэх шаардлагагүйгээр шууд ингээд ломбын одоо зарим ломбон ингээд имтэрсэн байгаа байхгүй. Тэгвэл шууд тэр ломбыг аваад буцаа шууд ломб хийх юм бэ. Зарим шүдэн дээр нь шууд ломб хийн л гэж яах шиг байна да. Ер нь тэгээд би яг өнөөдөр ингээд нэг тийм бүх зарлагуудаа бүх ингээд төлбөр тооцоонуудаа ингээд тэглээд тэгээ яг нэг тийм мөнгөгүй үлдсэн байхгүй юу? Жазах байх гэж толгойгоо гашилгаж шаналгаж алхсаар одоо залглаа. Ажилгэр алдарнэр хагас бүтэн сангүй намайг хоргоогоо. Тэгээ одоо нэг 7 хоног за нэг 5-6 хоног ажиллаад тэгээд тэр мөнгөөрөө халаасны мөнгө хийгээд явъя гэж утсан чинь яг үүндээ тэр мөнгөөрөө шүдээ амжилуулал таарах юм шиг. Магнит тэний өдөр байна уу нэрээс. Яг нэг тийм гинт тэнийчэл тэгэл тэнэгдэхгүй байна. Яг сайн тэнэгдэхгүй байна хөө. За сэрцгээе.
Өнөөдөр бүгдөө цагийн ажил хийцгээе. За, босоод